Хуучин сайд орлогч ав 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар 2014 онд батлагдсан албан тушаалын цолыг хүчингүй болгожээ. Ингэснээр албан тушаалын цолоор цол агсан хүмүүс бүгд цолоо хураалган хуучин цолоо зүүх бөгөөд цол буурсан хүмүүс эргээд хуучин цолоо зүүж эхлэх юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлсан шүүх ба олон нийт хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэний эргийн анхан шатны 2 дугаар шүүх олон ажил хийж байгаагийн нэг нь нээлттэй шүүх алсагдсан хороодод аян юм а. Энэхүү аян өчигдөр хаанвал дүүргийн 13 дугаар хороон дээр зохион байгуулагджээ. Аяны үеэр иргэдэд нээлттэй шүүх танхим, шүүх хуралдааны дүү дурс бичлэг, шүүх дэх эвлэрүүлэн зурдчлалын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна. Иргэдийн зүгээс шүүхийн шинжилэл хийгээд шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, харьяалал, улс тэмдэгтийн хураамжийн талаар түлхүү асууж хариулт авсан байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд өчигдөр гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй илүүлжүүлэг хийж, хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхээлтэд тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлд оролцжээ. Хүчирхээлийн эсрэг төвийн захирал нэгж жаргалын танилцуулснаар гэр бүлийн хүчирхээлд өртсөн хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хорхоос гадна шүүх эмнэлэг, бусад үйлчилгээний төлбөр 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог байна. Мөн гэр бүл салсан 5 тохиолдол бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой байдаг ба жил дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг хэмээн ярьжээ. Баян-Улгийн аймагт болсон Наврозын баярын арга хэмжээнд Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цагт оролцсон байна. Казахстан олонхоо уламжлалт баярт оролцож буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэрээр илэрхийлээд Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгдорж улсын их хурлын дарга инх болд ерөнхий сайд цайхан бэлэг нарын чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улс даяар оршин суугаа Казах түмэнд уламжилжээ. Нийслэлийн Баян зүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсэгт байрладаг 50 хүүхэд хүлээн авах чадaltaй 2 давхар цэцэрлэг баригдаж ашиглалтанд оржээ. 2 жилийн өмнө автомашины гараж байсан газар цэцэрлэг баригдсныг иргэд санаачлаг гарган газрыг чөлөөлж дүүргэн орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр бүтжээ. Нийслэлийн Баян зүрх дүүргийн засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр дүүргийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлдгээс 22 мянга орчим цэцэрлэгийн насны хүүхэд байдаг ба тэдний 60% нь цэцэрлэгт хамрагддаг байна. Зэрлэг амтны судлах хамгаалах төв төрийн бус байгууллагаас шувууд өндөр хүчтэлийн шугамын тогонд зохиулж ихээр өгөж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийжээ. Монгол улсад жил 4000 орчим мэдлэг шонхоор тогонд зохиулж өгдөг ба энэхүү үзүүлэлтээр манай улс дэлхийд дээгүүр байранд ордог байна. Зэрлэг амтны судлах хамгаалах төвөөс Сүхбаатар аймгийн Уул Баянаас Мөнх хаан сумыг холбосон 56 км урт 15 ГБ-ийн түгээх шугамын ойролцоо судалгаа хийсэн бөгөөд жилийн хугацаанд 520 эдлэг шонхор болон шилийн сар, начин шонхор, ойн сар зэрэг шувууд өгсөн тооцоо гарсан байна. Улсын хурлаар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа байна. Одоогийн байдлаар 34 аж ахуй нэгж 1547 га газар төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 1189 айлын 62 га талбайг төлөөлөн 12 компани барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд 2492 айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.